бас өөрийн байр суурийг илэрхийлье. Монгол Улсын их хурлын эдийн засгийн байнгын орооноос эрхлэх асуудлын хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг эрчим хүчний сайдын мэдээллээр сонсох ийм хүсэлт албан бичгийг үргэлжлүүлсэн. Эрчим хүчний салбар бол одоо яалтчгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий ийм хөгжлийн тэргүүлэх салбар. Гэхдээ өнөөдөр бол салбарын үйлдвэрлэлийн суйрлагдсан хүчин чадлын өсөлт нь эрчим хүчний хэрэглээнийхээ өсөлтийг хангаж чадахгүйгээс болоод эрчим хүчний хязгаарлалт хийх, их усүр дутагдах энэ асуудлууд өнгөрсөн өвөл бол бидэнд тохиолдсон. Ийм ч учраас салбарын өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудлын талаарх мэдээлэл, за мөн салбарын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, учирч болцсохгүй энэ одоо эрсдлээс урьдчилан сэргийлэх дунд болон богино хугацааны ялангуяа эрх хөвлийн энэ оргил ачааллын үед эрсдэл тулгарсан үед ямар одоо сүрэн гарах арга хэмжээ, даван туулах арга хэмжээний шуурхай төлөвлөгөө байна вэ? Энэ талаараа одоо саналууд бэлтгэж танилцуулаач гэж ингэж бичиг явуулсан байнгын орооноос. Тэгээ өнөөдрийн танилцуулгад бол яг эрсдлийг даван туулах чиглэлийн одоо арга хэмжээний богино хугацаанд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний санал санаачлалууд харьцангуй бага орж ирсэн байна. Урт хугацааны бодлогын асуудлууд бас танилцуулагдаж орж иржээ. Улсын хурлын гишүүд асуулт асууж үг хэлэхдээ хэллээ. Очрот гишүүн, Янга гишүүн, Лувсан Жамс гишүүн, за мөн Бачимэг гишүүн үүсэж байгаа нөхцөл байдлууд тулгамдсан асуудлуудтай тодорхой асуудлууд ярьлаа. Мөн улсын хурлын дарга Бямцх даргын хувьд бол тодорхой үүрэг чиглэлийг сая өглөө. Улсын хурлын тогтоол гаргая, энэ тогтоолын төсөл дээр ажиллая гэж. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй байна. Өнөөдөр эрчим хүчний салбар өөрсдийн дотоод нууц бололцоог ашиглаж энэ үйлчлэлтийг ямар нэгэн эрсдэлгүйгээр даван туулах үйлчлэлийн бэлтгэл ажлынхаа төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарах ёстой болохоос биш улсын хурал хэрэглэгчдээр ачаалал өөрүүлсэн үн тариф нэмэх тухай асуудлаар тогтоол гаргахгүй. Нэг онцгой анхаарах. Дотоодоос бид үр ашигтай, бүтээмжтэй, өгөөжтэй ажиллах энэ боломжуудаа салбарын хувьд эрэлхийлэх ёстой. Очрот гишүүний хэлж байгаа зөвлөлт байна. Хэрэгжилт чинь одоо 2% тасарсан явж байгаа юм шүү. Энэ алдаад байгаа асуудлуудаа нөхөх, цаг хугацааны хувьд нөхөх, өртөг зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффициентийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн асуудлыг та бүхэн шуурхай авч хэрэгжүүлэх энэ ажлуудаа оруулж ирээ. За үүнд бол одоо улсын хурал байнгын орооны зүгээс асуудлуудыг боловсруулж улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлье. Хууль эрх зүйн өөрчлөлтөн дээр улсын хурал дэмжиж ажиллая. Харин хэрэглэгчдийн нуруунд дээр үн тариф нэмдэг, салбарын бүтцийн, салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх менежментийн өөрчлөлтийг хийхгүйгээр зөвхөн үн тарифын өөрчлөлт гэдэг зүйлийг бол дэмжихгүй гэдгийг албасаар бас хэлхэн зүйтэй ахаа гэж ингэж бодож байна. Тийм учраас улсын хурлын тогтоолын төсөл байнгын орооноос бэлтгэж хэлэлцүүлэх ажлыг байнгын ороо зохион байгуулалтын нэгдүгürt, хоёрдугаарт та бүхэн саяны одоо эрчим хүчний сайдын танилцуулсан нэг бодлого 3 зарчим 9 ажил дээр Лувсан Жамс гишүүний одоо хэлсэн дэлгэрэнгүй мэдээллийг байнгын ороонд болон улсын хурлын гишүүнд аль биесээр хүргүүлээрэй гэдгийг хэлье. За эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбоотой гишүүд асуулт асууж үг хэлж дуслаа.